Хүн амьдралынхаа түүхийг өөрөө л гардан бүтээдэг. Монголын баруун хязгаарыг хамгаалан сахисан домогт загчин түмний үрсэд жирийн малчны хүү Бумбан банд төр төшөлцөж түмний их шүтэнэн сэргэн босголцлоо. Мэгдэж жанраас шүтэнийг өдгөө цаг үед бүтээн залхтаа үндэсний тусгаар тогтнолын үзэл санааны бэлэгдэл болгон 11-ээс 13 онд анх бүтээн залсан түүхэн уламжлалыг хүндэтгэж 1930-ад оны сүүлчээр их хурхан хэлмэгдүүлэлтийн шуурганд өртөн хөнөөгдсөнийг сэргээж 17 дугаар жарны цагаан морин жилээс өрнөсөн түүх соёл уламжлалаа өвлөн дээдлэхийн төлөө соёл шинжлэх ухааны зүтгэлтүүдийн санаачлан оройлсон буян төвлөс ард түмэн төр засгийн ивэл сайн санаат буйны садан нарын өглөг мэрэгдийн оюун бэлгийн ох Монгол орчуудын урлагун эрдэм үндэсний бэлэгдэл зан үйл шашны уламжил бүгдийг энд шингэн бүтээвэ. Бумбан банд Монгол түмний эвнэгдэл тус гар тогтнол сэргэн мандахын бэлэг тэмдэг болсон. Монгол дон төдийгүй дэлхийд хосгүй гайхамшигт их бурхны энэ цогцлборыг сэргэн босгох нөрөх ажлын гол занглан дээр төр төлөөлөн ажиллаж гар бие оюун сэтгэлэн харамгүй зориулж цаглашгүй их буян хураажээ. Тэрээр энэ их бүтээлийн торгон агшин гэвэсэн Алтай нутаг аавэж ахдуу овг элхнэрэн бахархан. Банд Алтай нутгийн хүү Төрсөн нутаг уянж сумн цас талтайн ноён оргил 5 богд мөн хайрхны баруун сугаас байтаг бог төртөл үргэлжилсэн Монгол орны байгалийн бүхий л онцлогийг багтаасан сайхан нутаг. Нутгийнхан тэднийг Лумпунхан гэнэ. Лумпун хүүхдүүд уянж сумын түүхэнд баггүй үр гүйцэтгсэн сайн үйлээрэн алдартай болсон. Лумпун шошгон олон улсын алтан медальтай алдарт анчин бол түүний дүү Лумпун муушар уянж сумыг 20 жил удирдсан. Өнөөгийн буй бүхний их суурийг тавьж ихийг бүтээсэн хон мал хөрөнгийнхэн 60% өөрөөсөө нийлүүлж Алтай оргил нэгдлийн анхны шавыг тавьж нэгдэлч түмнийхэн ахуй амьдралыг өөдөн татсан. Сум нэгдлийн төвийг шинээр байгуулж сумын контор, соёлын төв, хүн мал эмнэлэг, цэцэрлэг, сургууль, хоршоо, баг бригадын төвгөд 100-аад барилга объектыг барьж байгуулан нөрөх ажлыг амжуулсан та. Ачаата тэмээ арайчуу явдаг, морьтой хүн морин хөтөлж гардаг байсан алдарт уянчийн хавцлыг нэвт автозам гаргах нүсэр ажлыг санаачлан зэрэгэлдэх сумуудтайгаан хамтран хүн хүч дайчлаж техник хөгжөөгүй тэр үед олонний хүчээр машин зам тавьснаар Монгол Алтайн даваагаар анх удаа машин явж эхэлсэн түүхтэй. Тэгвэл Лумпун пүрвэ Монголын анхны 3 удаагийн саятан жолооч бол Лумпун зэхүү Бумбан дума уянч нутгаас төрсэн анхны хөдөлмөрийн баатар. Энэ л ах トゥ нарынхан туулсан амьдрал өнөөдрийн залууст үлгэр домог шиг л санагдах байхаа. Би бол яг цас талтай суганд жаргалан гэдэг нэг жижигхэн гол байдаг. Тэр голд төрсэн. Би чинь тэгээд айлын том хүүхэд шүү. 11 хүүхдээ. 11 хүүхэд төрүүлсэн манай ээж. За манай аав ээж хоёр анх ирээсэл нэг л их ядуу амьдэртэй бас болстой. Уртцгээд нэг гэрийн чэжээр хийчихсэн нэг юм байдаг шүү дээ. Үүнийг одоо газар тулаад тэгээд тооны тавиад нэг юм нөмөргдсөн. Тэр чинь манай тэнд урцгдаг. Тийм юмд амьдарч байгаа сүүлдээ нэгдэл байгуулагдах үед нэг жижигхэн гэртээ болсон. Нэг 3-4 бодмалтай 20-30 богмалтай байж байгаа л нэгдэлд орсон. Би ч нэгдэлдээ уралдаж сургуульд орсон хүн байна даа баг. 56 онд нэгдэл байгуулагдсан. Би 56 онд 10 настай сургуульд орсон байна. Сургуульд оруулахдаа их дургу юм шүү. Манай ээж гэсэн надыг оруулахдаа тунд дургу хонь хариулгана гэсэн нэгдлийн ийм бодолтой байсан байлгүй. Тэгээд нэг юм сумаас ирж шалгаа суусаар байгаад надыг сургуульд оруулсан байгаа юм. Тэгээд багтаа би чинь хэд гурван мөнгө төгрөг олж өөрийгөө одоогийн яриагаар бол өөрийгөө санхүүжүүлэх сараатай л яасан. Зуны амар тулхтай зэрэг нэгдэлд очиж көлсхөнөө.
тоосох зохин тэгэл байрлал дээр ажиллана, шавар зуурна. Тэр чинь бас мэрсэр хөрхөн их үнэлгээ байхгүй л. Тэгтэл нэг дэвтэр харандаа марандаа нэг юмнуудыг аваад байх наазахын. За тэгэл зонд би чинь нөгөө сүүн манай ээж үнээсаадаг бас учраас сүү тусны заавдан дээр очиж сүү боловсруулдаг. Сүүний маш хэрэггүй. Стэнэг сугныхаа болчиххойг сочтол эргүүлэндээ шөнийн 1 цаг хүртэл. Хэдэн мянган литр сүүгээ чинь тэгэл тэр машинд оруулаад эргүүлээд байна. Цэцгийг нь ялгаж. Маргааш нь цэцгийн чанаа. Тэгээд тэр цэцгийг очиж сүүнд тос боловсруулдаг газар хүргэж өгнө. Өдийн хавархаад нэг ганц 2 цаг унтчихаа тэгээд гадуур явж зурм тарга эргүүлнэ. Тэр чинь нэг талдаа хобби. Нөгөө талдаа бол бас мөнгө олох гэж хэрэг шүү дээ. Зурмны ярс гэдэг чинь бас 15 мөнгөний үнэтэй. Тэгтэл чинь дэвтэр бол 12 мөнгөний үнэтэй. Нэг зурм алхтал ерөөсөө нэг дэвтэртэй. Мумбан том хүү банд 10 жилийн сургууль, дээд сургууль, Москвагийн нийгмийн ухааны академи гээд нийт 17 жил эрдэм номын мөрхөөжээ. Энэ бүх хугацаанд тэр аргирээсэн хол, дотор байранд амьдрахтаа авээжсэн татаас авхан битгий хэл тэдэндэн туусан нэмэр болгоёг л хичээнэ. Булган суманд 10 төгсөх дэржил өөр сумаас ирсэн таних хөнгүй тэрүнд дээд сургуулийн хуваар олдох хэсэг нь тун эргэлзээтэй байлаа. Яг тэр үед үеийнч сум нэгдлийн дарга нагацах муушар нь булган суманд ажиллаар явж байгаад бандтай таарч учрыг мэдэнгүүтэй л хотоос ирсэн яамны төлөөлөгчтэй уулзаж бандыг мал эмнэлгийн ангид явуулж өгөхийг хүсч төгсгөөр нь сумандаа малын эмчээр ажиллуулна гэжээ. Даргын хүсэлтийг харгалзан үзэж мал эмнэлгийн ангийн ганц хуваарийг бандад өгчээ. Ингэж амьдралын шийдвэрлэх торгон агшинд мэдсэн юм шиг ирж ачивэлэн харилсан нагац муушар ахтан банд насан туршдаа баярлаж явдаг юм.